open the window, the air hits different today. Something shifted, you can't explain it, but the weight feels lighter somehow. Yesterday tried to take you, it didn't win. За өдрийн мэнд залуучуудаа шинэ булаагт тавтаа морил гэхдээ энэ удаа аяллаа булааг биш, шаврын булааг биш. Та нарт шинэ үзмэн ягаан машин танилцуулъя. За энэ бол сая шинэ гардаг нөгөө танк 400-ийн Z загвар байгаа. Хүчнээс нь эхэлжээ. 864 HP буюу 864 морины хүчтэй 1195 ньютон метр буюу за торкоор мушигдаг. Гангийн эдэг та нартаа харуулах гад байж байна. За манай Бодонгийн шоурум дээр бас шинээр ирсэн загвар. За өнгөний хувьд бол мэдээж усан үзмэн одоо ягаан wine гэх юм уу зэрлэг өнгөтэй юм байна. Гадна талаасаа бол ер нь тоногтой Z бай. За тэгээ шасигийн бас 2.5 та амортизатор тавьсан байна. За 35 инчийн 18 инчтэй обод бас дугуй байна. За нэг алдарт хилэнцтэй обод нь байж байна. За 35 12.5 18 та. За ингээ 35 инчийн дугуйгаар тоноглолцсон. За өмнөх hybrid T буюу загваруудаасаа юугаар өөр болсон юм бэ гэхээр за тэрийг харж байна уу? Дээрээ нөгөө алдарт ухаалаг зам мэдэрдэг лидар гэдэг айхтар систем нь бас суурлаад өгцөн. За дээрэс нь миний одоо 300-ийнхаа машин дээр тонголсон ET гэдэг брендийн маш гоё чанартай ачааг бас ингээд суурлуулад өгцөн цаанаас нь. Энэ ч одоо тэгэл бас үнэтэй штэ. Энэ ачаа байна, ободуугу, амортизатор гэл ингээл нийлэх юм бол бас нэлийн хэдэн сая төгрөг болохоор тоногтой. Гадна талаасаа бол ер нь иймэрхүү харагдчихээн да. Өнгө үзэмжийн хувьд бол маш гоё өнгөтэй байна. За шинжлэгдсэн зүйлүүд бол зөндөө байна. 2.0 турбо бензин хөдөлгөөртэй давхар ингээ 2 цахилгаан мотортой болцсон. Урд 2 тэнхлэг дээр нэг, хойтлынхоос тэнхлэг дээр нэг. Буюу одоо та бидний нэг уламжлалт юунууд ч ингээ байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Одоо энэ доогуур нь ингээд харах юм бол яаж харагдчихна? Ингэж харагдах нь. Энэ хойноо ингээд цахилгаан мотортой болоод үндсэн чулаак байхгүй болсон. Чулаакны оронд нэг юм хөндлөн одоо чулаак орлох дайны ачаал авах юм зориултаа тэнхлэг өөрөөр хийж өгөнгөтэй. Урд нь цахилгаан мотор тэгээд редуктор булыг нь гаргаад өгсөн. Иймэрхүү өвөрмөц шийдлэр шийдсэн байгаад байна. За тэгээд урдталтаа мэдээж гол хэсэгтээ нөгөө том батарей байгаа. За ингээд ер нь бол бүх тоногийн татвар бүх тоногийн зөвлүүдээр ер нь бол тоноглолцсон харагдчихэв. Тэгээ 864 морины хүч 1195 ньютон метр торкоор мушгина гэдэг хүчийг ол хэдлээ сальд үзье. Хэр хүчтэй байдیں۔ За эн чинь одоо тэгээд хамгийн гоё дэвшилт технологиуд нь за лидар суурлаад өгсөн болохоор хотын жолоодлого автомат жолоодлого нь бол үнэхээр төгс болсон. 200 км одоо бид эдийн өмнөх нөгөө T загварууч нэг 100 км хот дотор шулуунд нөгөө батарейгаар явдаг гэсэн бол энэний хувьд 200 км болоод рейнж нь нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр хотод бол нэг цэнэглээд унах юм бол нэг 200 км буюу за хотын төгжрөнд бол мэдээж нэг 100 гаруй км 130 км бол явах бах. Гэхдээ хотод одоо 200 км явна гэдэг чинь бол үнэхээр гоё. Тэгээд дээрээс нь тансаг оффроуд, лакшери одоо нөгөө бүх юм хадгалаад одоо үлдсэн гэсэн үг. За тэгээд ер нь за яг доторхыг ингээд харуулчих. Хаалгуудын сөхөд. За доторх салааны хувьд бол нэг иймэрхүү гоё бас wine дагуу өнгө байна. Дээрээс нь зорчигчийн арын судал зориулаад энд нэг амар гоё 14 орчим инчийн маш гоё юм дэлгэцтэй болоод өгсөн. Энэ нэгдэж хаагдаад эндээсээ ингээд бүх юмудаа бас үзээд явна гэсэн үг. За хойд урд амортизаторууд бүгд тоногийн амортизатортай. За багажны хувьд мэдээж 300-таа харьцуулах юм бол энэ ч одоо арай илүү өргөн урт за тэгээд дээрэс нь бас жоохон кузов бол ялчгүй жоохон том байгаа. Тэр утгаараа бас багажны зай бас харьцангуй бас гоё том зайтай. За тэгээд батарей урд гол хэсэгтээ байрлаж байгаа болохоор хойдлын багажн дээр бол артлын хэсэгтээ иймэрхүү ойр зургийн юмнуудаа хийх юмнууд бол байна. За энэ чинь бол мэдээж 2.2 кВт-ийн 220 вольтын гарах. За тэгээд сабвуферүүд бол байна. За араасаа нэг иймэрхүү харагдаж байна. За мэдээж хаалга маалгууд бол сорно. Багажны хаалганаас сорж исэн. За ингээд сорчдгсэн. За хойно дугуй үргэж нь ус ялгаагүй. Энэ дээр нь 35 инчийн дугуйг үрэж шийдсэн. За хай 4 Z буюу Z хамгийн сүүлийн загвар. Танк ч одоо нийт танк 400 нийт дотроо 4 төрлөө байгаа шүү дээ. Бензин, дизель, тэгээд хай 4 тип буюу хайбрид. За сүүлд гарсан Z буюу одоо энэ загвар гэсэн үг шүү дээ. За салан бол нэг иймэрхүү харагдчихна. Янз юм байгаа сте.
Бас хойтлын зорчигч хоорондын суудлууд бол нэлээд гоё том болцсон. Суухд бол бас янз юм байна. За гоё шүү. За энэ бас нэг хөшгөө байна. За энэ дэлгэц бол айгүй гоё таалагдж байгаа юм. Тэгээ энэ дээрээс ойр зэрэг бүх юмнуудаа энэ давхар урдталтайгаа хологдоо явчихна. Тусад нь үзэх юм байвал ингээ гаргаа үзээ явчихна. За ингээд дэлгэцээ ширлж чинь ап ширээ. За ингээд үнцэг мүцгээс тааруулдаг юм шүү. 90 градус центрт. За тэгээ бид хэдий мэддэг нөгөө уламжлалт хороо уламжлалт нөгөө нэг кардан гол энтергээд байдаг зүйлсөө чинь бүгд энэ машин дээр байхгүй болцсон. Яагаад тэгэхээр нөгөө чулаак байхгүй болохоор тэр бүгдийг авч хаяад тусад нь цахилгаан мотор ер нь бол хойдолд ингээ байрлуулсан. За тэгээд 3 шатлалт DHT хурдны хайрцагтай гэж байгаа. За хамгийн гоё юмнууд нь 100 км цаг хурдыг 4.3 секунд. 4.6 байлоо. 100 км цаг хурдыг 4.3 секундэд юм байна. Амар угаз 3 тонн жинтэй машиныг 4.3 секундэд 100 км цаг хурдыг аавна гэдэг чинь бас аимшигтай байхгүй. Ер нь бол дандаа дрифт, спорт, хурдны суперкаруудын үзүүлэлтүүд гэсэн үг. Тэгэхээр энэ Z загварын хувьд бол өмнөх одоо загваруудаас ер нь бол 2.5 дахин илүү хурд хүчтэй болцсон. За шинээр нэмэлтээр маш гоё зүйлүүд нь энэ юу вэ? За энийг харж байгаа юм бол энэ нөгөө инфраред буюу шөнийн туяа мэдрэгч нөгөө дулаан мэдрэгч камер. За шөнийн камертай болсон гэсэн үг. Маш гоё ажиллагаатай. За тэгээ батарейгаараа 200 км-ийн он. Чи нийтдээ 59 кВт-ийн батарейтай байсан баг шүү. За ингээд шөнийн камер нь энэ дээр харагдаж штэ. Тэгээ ингээд мэдээж томруулаад одоо энэ хаалга онгоогоод байгаа юм уу? Тийм штэ хараа. Өө янзын хараа. Ингэж харагдаж штэ. За хаалга агчлаа. За эдрийг бол мэдээж хүснээрээ солио явчихна. За тэгээд дэлгэц рүүгээ мэдээж нөгөө мил зээлсэн шүтийн юмудаа цацдаг. Давхар нэг HUD гэдэг системтэй шөнийн камертай. За шөнийн камер бол энэ дээр янз бүрээр гаргаа явчих бас болно. За энэний яг хуу өмнөх T загвартайгаа харьцуулахад шинэ арай өөр болсон зүйлүүд нь бүх дугуй хөдөлгчтэй болсон. За тэгээд дээрээс нь 4 вэйл хүндрүүлэгч. За энэ дээр бол урд дефлок байна, хойд дефлок байна. За бусад нөгөө байдаг зүйлүүд нь бүгд байна. Энэ дээр за 360 мар ингээд сандал суудлах алны хөрн өнтер гэдэг нь бол бүгд байгаа шүү. За энэ арын сандал мандал. За энэ уртлын 2 садал хоёулаа массаж хийн. Бас хамгийн гоё юмнууд нь. За 360 камер гэдэг нэг юм байдаг нөгөө стандарт бүх зүйлүүд нь байгаад байна. Хамгийн гоё юм лидар байгаа, автомат жолоодлогын систем. Маш гоё. За энэ хойтлын тойл болохоор нөгөө электрон буюу дижиталын тойлтой шууд гартлаа ингээд хараа явчихна гэсэн үг. За мэдээж лүп бол байгаа. За энэ дэлгэцийг бол эндээс хааж нэгээ явцсан тий. За ингээ хаагчиж байгааз. За энэ хойдлын дэлгэц ингээ хаагтай явчихна. Ер нь жоохон лакшери тал руугаа. Гэхдээ оффроуд характер бүх юм нь бол байгаа. Яг хэдий хойноо чулаак байхгүй ч гэсэн чулаакаа орлуулад мэдээж гоё юм хийцэн. Тэн дээр бүх ачаалаа аваад явна гэсэн үг. Тэр нөгөө өөр машинууд чиг чулаак байхгүй болгонгуудаа гар мар хийсэн ойлголт байхгүй. Яг гар энтертэй болоо явчих юм болоос ачаалал авахд хэцүү. Энийг тэгэхээр нөгөө оффроуд бас характерыг нь үлдээхийн тулд бас нэг тийм гоё шийдэл хийцэн байгаа. За тэгээд батарейгаараа 100% цэнгэлжүүл 200 км явна гэж байгаа. За тэгээ хүч мөч нь бол бас янзын ч одоо солиоруулна штэ. За мэдрэгч нь бол үнэн гоё яашлаа. За тэнд хүн явж байна. Энд камер дээр бас тэнд шарлаад хүн харагдаж штэ тий. За тэгээд миний хай 4T-тэй харьцуулах юм бол за энэ байгаа байдлууд бол нөгөө салам болгоных нь хэлбэрээр бүгд ингээ жоохон ингээ өргөсөд урцаа том болцсон. За өрөөл бол яг гоё юм. Дув дуурга. За энэ өмнөх загварыг харж бол энэ доор нэг тэгшин байгаад байдсан штэ. Тийм биш байгаад байна. За арс марс энэ бол чанартай бол ярих юм байхгүй. За өөр чин та бүхэндээ гоё үзүүлээг за хотын жолоодлогоор нь гоё юмнуудыг үзүүлээ явуучих юм байна. Дээдлийн лидар системтэй холбоотой уялдаж ажилладаг бүх тохируулгатай гоё юмнууд нь байгаа байна. За 4x4 оффроуд гэдэг за энэ сеттинг бол мэдээж энэ машин дээр бас байж байгаа. За батарейны байрлалыг эндээс харагдаж байна тий. Яг нь төв хэсэгтэй байгаа. Тэгээд ус туулахгүй нь бол 800 мм буюу 80 см ус туулах гүнтэй. За тэгээ хойноо нэг цахилгаан мотор, урдаа нэг цахилгаан мотор. За тэгээд 2.0 турбо ус хөдөлгөөр нь байрлалцсан. За тэгээд үндсэн бас кардан гол нөгөө юунууд бол бүгд байхгүй. Тухайд урд дефлок эндээсээ бүгдийг нь төгжөө явчихна. За угаалгах системийнх нь бол ер нь бол тасарцсан. За ингээд дэлгэц рүүгээ бас давхар
шийдэх юмудаа шийдээ явуулна гэсэн үг. Батарейтай хэсгийг ингээ харуулчих болно. За 50% батарейтай байна. За оффроуд буюу оффроуд хянахтай байж болж байна. За хотын хөдөлгөөнд оролцох юм бол нэг 90 тойрноо мэдрээд ийм map гаргачих бас болж байна. За тэгээд infrared mode буюу за дулааны камера, шинэ камера ингээ гаргачаад хараа явна гэсэн үг. За тэгээд дижитал төлтөөл үгтэй. За хүчний хувьд бол мэдээч маш гоё хүчтэй болцсон. Ярих юм байхгүй. Солиотой. Дүүдээ унж яваад чеклээд үзье те. За тал талдаа камертай. Өнгөний тухайд бол бас сүмэн гоё болчихжээ. За тиймэрхүү байна. Тэгээд хэдүүлээ унж явж байгаад маш гоё тоногтой шинэ зүй загвар ороод ирсэн байна. Тэгээд унж яваад хэдүүлээ харъя да. 864 HP буюу морины хүч. За тэгээд торк нь 1195 мушкин. За дээрээс нь лидар буюу автомат жолоодлого гэл ерөөсө энэ машин дээрөөсө бүх л юм байна. Одоо энэ ингээд дэлгэцэн дээр нь ажиллаж байна те паркинг хийх үгүй юу гэдэг автомат. За одоо бол яг горим нь бол үндсэн эко буюу heavy hybrid горим дээрээ за тэгээд бүх дугуй хөтлөнө. За тэгээд энэгээр нь хэдүүлээ нэг хальт хотын жолоодлого руу ороод мэдрэмжийн нэг хальт хуваалцъя те. Шасигийн 2.5 инчийн голчтой баллонтой оффроуд одоо амортизатортой машин шүү дээ. За эхний сэтгэлдлэр бол гоё шүү. Миний машин одоо танк 300 хай 4 T-тэйгэл харьцуулна л да. Ерөнхий байдлыг нь унахад ямар юм барихад ямар юм хамаагүй том салаантай санагдаж байна. Ороод ирэхэд юм айгуу гоё цэглэр байгаад байна. Мөрүүл ингээд доотлоо одоо энэ голын хайрцаг энэ хэмжээнд реалч хүргэн л байна л та. За машины хувьд бол яг ихний мэдрэмж бол гоё байна. Яг хөдөлгөөд явах үед. За тойл яг ийм хойно дижитал болохоор энэх гоё байна. Хартал мартлаа бол шууд хараа явчих. За тэгээд эко дээрээ hybrid горим дээрээ явж байна. За урд хойно диплок байна. Бүх тугу хөтлөн 4L 4H гормууд нь байна. За араа бол мэдээж энэ хойно байгаа. За одоо цэнгэрээ бол 70 км явнаа гэж байна. Эко дээр гიშгэд бас гоё шүү. Янз хурд авалт болоос эко дээр ихэд бас гоё. Одоо тэгэл спорт дээр тавиал гიშгэд бол зүгээр солиоруулна. Шинэ загварын гоё машин бас унаад явахд гоё. За автомат жолоодлого бол ерөөс аягүй амархан. Өрүүл дээрх энэ Исчака 2 дараал болоо. Одоо ингээл идэвч явчихна гэсэн үг. Ингээл миний одоо оролцоо байхгүй. Энд дээр ингээд дэлгэцэн дээр бүх юм заагаа явчихна. Эндээс ингээ анхааруулж байна. Өрүүлээ байр гэж байна. Миний яг нэг артлын нэг дэрэн дээр спикертэй болчих. Энэ амар гоё юм байна. За ингээд хүл авцсан. Янзын гоё. Ингээ бүгд мэдэрчин. Энд баруун талд байгаа машин, хүм мөн, саад энэ гэрэл хүрэлт мэдэрч асч штэ энэ дээр. За автомат жолоодог бол. Гэтэ би нэг яг ийм хөгжцсөн юунаас бас заримд айгаад идэв шүү. Бас жоох итгэхгүй. Хитэ амар болсон ч гэсэн бас итгэх юу бол бас жоохон бага байна шүү. Айгаад сандарч шүү. Юмыг ажмент хөөгөөд юм бол яг энэ өрүүл рүүгээ тоормц руу хөл явчих гээд байгаа даа. За тэгээд энэ чинь шууд тоормц ихэд энэ баг унтрах байх шүү. Тийм байна. Унтраад өөрөө бариараа л гэж байна. За ингээд өөрөө бариад аваа гიშгэд бол бас солиоруулж байна. За автомат жолоодлого нь бол мэдээж артлын багажн дээр 1 2 3 камер, 2 тойлын доотлын шанаан дээр ингээд 2 талдаа 3 камер, урдаа дээдлийн лидарын камер. За тэгээд ингээд энэ урталт дахиад нийтээ юм бэ. Бараг 10-аас 12 камер байна уу да. За тэгээд энэ бүх камераараа одоо яг энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа орчны объект бүгдийг нь ингээд ер нь бол хэмжээд яваад байна. За эког нь спорт руу шилжүүлж үзье те. За спорт тэгээ хайбрид гэдэг ч одоо хамгийн өндөр спектэй. Бас гоё юм байна. Миний машинаас энэ шасигийн 2.5 таа болохоор амортизатор тэгээд 35 инчийн дугуйтай гэхээр хамаагүй өндөр том байна. Надад ингээд суугаад ингээд доошоо харах мэдрэмж нь өөрөө мангар өндөр санагдаж байна. Тэгээд кузовын хувьд угаасаа яалчгүй том байна. За өрүүл бариа явж байгаа мэдрэмж нь бол бас гоё байна. Яг тэгэхээр нөгөө цэлгэр салаантай болохоор гоё харагдаж байна. 300 хай 4-тэй ойролцоо зүйлүүд нь бол дэлгэцэн хэмжээ тэр ингээ бус зүйлүүд нь бол айгүй гоё ойролцоо адилхан байна. Энэ юунууд энэ удирдлагын систем бол бүгд адилхан. Айгүй гоё. За нэг хоошоо эргээд буцаад замаараа хаа зөвгөнгөтл хурд аваад байна шүү дээ. Гიშгээл хурд аваад. Янз юм. 864 морины хүчтэй. За 1195
Ньютон метрээр мушгин. За энэ чинь ер нь бол 3 шатлалт цахилгаан хороотоо. Одоо нөгөө уламжлалт бид хэдийн мэддэг нөгөө өмнөх загварууд дээр өгдөг ZF 8 9 гэд хороопод бол энэ дээр байхгүй. Уламжлалт нөгөө кардон гол хорооп гэсэн зүйлүүд байхгүй. Яа. Гიშгээл 100. За 100 км/цаг урдтай чинь 4.3 секунд гэдэг байгаа шүү дээ. Гайхамшигтай. Хэрвээ тэр чинь 100 батарейтай байх үед гэж байгаа юм. Батарей байхгүй үед 5.3 секунд. 4 дугуй болохоор бас амар юм байна. Гიშгээл явчих чинь. За буцаад тоормсны педал гიშгэхэд бас зогсож байгаа хурд сааруулж байгаа энэ тэр мэдрэмж нь бол айгу гоё. Гიშгээл ер нь бац чинь. За эндээс энержиг нь бол ингээд хараа авчиж болохоор бай. Шулуунд хэд байгаа. Шулуунд 11.5 нийцсэн байна. Жир нэг хөлөөр орж ирсэн машин. Тэгээ шулуунд 11.5 орчим идсэн юм шүү дээ. Тэгэхэд энэ том 3 тонн жинтэй 35 инчийн дугуйтай машин шулуунд 11 эднэ гэдэг чинь бас гоё ихгүй юу. Тэгээ хот дотор 200 км цахилгаанаар явчихна. За цэнэглээд унаад байхад бол ер нь хамаг гоё одоо нөгөө эдийн засгийн хэмнэлтийн хувьд бол маш гоё явахаар. 200 км явдгүй маа гэхэд төгжрөнд нэг 120-30 тэр явахад л гоё байгаа байхгүй. Би ч одоо 100 км гэдэг заалттай машинаар 50-60 явахад л надад гоё санагдаад байгаа шүү дээ. Тэгэхэд одоо энэ улмал рейнж нь хол болоод тэгсээр нэ тансаг тэгсээр нэ оффроуд ингээд бүх төрлийн юм юуг цогцлооцсон машин унана гэдэг нь өөрөө айгүй гоё мэдрэмжийг бас өгч байна. Тэгэл ингээл гიშгэл. Яа. Ер нь бол нэг сандалтаа наана гэдэг чинь энэ дээр л мэдрэгч юм да. За минийх ч бас наад шүү. Сандалтаа наана. Танк 300 хай 4 тий чинь бас хүч мөч бол азрах шүү. Гэхдээ энэтэй харьцуулахад 2 дахин бага шүү дээ. Энд ч одоо 864 HP. Танк 300 хай 4 чинь 408 HP. За торк нь 750. За энэний хувьд одоо торк нь 1195 гэдэг чинь ингээл бүх юм яг хүч нь бол даблчиж байгаа байхгүй. Тэгэхээр бол бас солиотой байна. Хөдөлгөөрнийх тийм орилж байгаа чимээ алга. Зүгээр л гоё хөнгөнөөл л явчих чинь. За ингээд автомат дээрээ тавиа явчихна. Гар оролцоо байхгүй. Одоо энэ урд жишээ нь ингээд машин урдуур дарж орж ирж байна. Өөр автоматаар ингээд тоормзоо. Ягаад өрүүл ингээд хөдлөө явчих шүү дээ. Яа бас эвгүй маа. За ингээд төгжрэн дунд ороод игнэгээ эзлээд одоо зогсох юм уу те. Энэ минь нас тасахгүй бас эвгүй юм байна. Эхлээд яалчгүй эвгүй байдин гэсэн үнэ юм байна. Ингээд энэ өрүүл өөрөө хөдлөж хараа сонир мэдрэмж. Иймэрхүү зүйлүүд чи одоо хэдүүлээ сошиалоор л айгүй харж штэ. Гадны нөгөө бүр жолоочгүй болцсон Tesla-гийн нөгөө таксинд явдаг машинд эргөөд. Авандаа нэдүүлээ нэг хальт сонсч үзэх юм уу бас л солиор үлж байгаа да. Моч жолоодлого дээр нь тавьж чад утсан аахгүй. За ингээд автомат жолоодлого дээр нь тавьсан. Одоо ингээд машина ухаал явж байгаа юм өстэй. Энэ контент YouTube дээр орох болохоор хамаагүй бас дуу муу тавьчих болох юм болов. Энэ амар гоё саунд шүү дээ. Ladies and gentlemen, welcome to the Symphony of the Road. За саунд систем бол үнэн гоё нэ. Сая одоо автоматар явж байхад урдуур машин орж ирэхэд хараа автоматар тооромзолж өөрөө тэн дээр харж таараа зогсож өгöd шүү дээ. Яа, их бас л эвгүй юм байна. За нэг Монгол дуу мó байна гоё саунд. Бас янз юм биш вэ? Цаанаа вупер мупер ажиллаж байгаа энэ нь бол өмнө гоё. Мохоо таних тэмдэг юмдаг бүгдийг хард юм бэл. За бас л эвгүй ш. Уг нэгэн бодлоо ингээд явуулаад сургачих юм бол ингээд бас гоё л юм бэ өөрөөр нь явуулаад. Замаа бүгдийг таньж байна. Би бол сандарч ш яг ингэж өөрөөр нь явуулахад. Энэ өрүүл хөдлөд хараа сонир.
За ингэнгүүт гიშгэд тоормс гიშгэд ингээд янгууд буцаад харьж байгаа. Тэгээ эн чинь юу штэ дохио өгч байгаа тал руугаа шууд дараа явчихна гэсэн үг штэ. Одоо яг автомат жолоодлого явж байгаа. Тэгээ хурдаа тохируулчих болно. Одоо бол хурдын уг нь бол 55 км-ээр тааруулсан юм байна. За өөр эндээс чи харж болох юм. За 360 камер бол мэдээж бүр төгсөрцөө. Бүх талаа харна. 3D-гээр харах уу, тал талаа харах уу. За камераар бас давхар бичлэг хийгээ зураг хийгээ явчих бас болно өөрөө. USB-гээр бүх юм орно, Apple CarPlay гэдэг байдаг юмнууд бол бүгд байна. Энд ч одоо юу штэ айгуу гоё үйлдлийн системтэй маш хөгжсөн үйлдлийн системтэй байгаа. За энэ дэлгэцээ бол тэгээд хөснөрөө зураг мургаа солиод явчихна. За эндээс 3D-гээр бас машина хараад явчихна. Машиныхаа өнгө мөнгийг бас сольж болдог юм байна. Өөрийнхөө машиныг бүтээх маягтай. За дугууны температур гэдэг бүгд байна. За энэ дээр map. За ер нь энэ л гоё юм байна л да. Энэ бүгдийг хараа явчихна. За энэ бол танк 400 хай 4Z гэдэг загвар байлаа. Тэгээд мэдрэмж бол гоё байна оо. Дотор ингээд энэ хэдий 2.5 та шасигийн оффроуд амортизатортай гэхэд бол надад хатуу санагдахгүй байна. Гоё байна. За тэгээд 864 HP 1195 торкоор мушгина гэдэг энэ айхтар өндөр спек бол мэдрэгдээд байна. Зүгээр ингээл гიშгээл пад. За тоормс гიშгэлт бол янз юм. Амар. Энийг ер нь бол нэг юм гүйц төрүүлж явах үед бол энийг ашиглахад бол бас үнэхээр гоё юм байна. Энэ тэгээд юу байна? Зигийн нэг гоё юм байна энэ хянах дээр. Ингээ баруун дүүн тийшээ дохиогоо өнгөт гадна талын нөгөө толон дээр байгаа камер нь үндсэн хянах дээр ер нь бол гаргаж ирдэг болчих. Тэгэхэд бол яг урагшаа харж явж байгаа бас дарж марахад яг хөдөлгөөнөө бол бас гоё хямчих юм байна. За энэ бол мэдээж замын хөдөлгөөний бүх зүйлийг лидарын тусламжтай бас ингээд гоё харж байна. За хойдлын тойл бол мэдээж дижитал. За тэгээд унаа явахад бол бас каптай гоё байлаа. Янзын гоё. Бас дахиад өөр мэдрэмжийг бол өгч чадж байна. Танк 300 хай 4T загвар бол мэдээж бас супер загвар. Ялангуяа оффроудд бол нэлээд тест хийсэн. За тэгээд цоош нь орж ирж байгаа Z загвартайгаа та хүн маань ингээд сайхан танилцаараа, унж үзээрэй, тест хийгээрэй. Надад бол бас гоё юм байна. Үнэхээр супер байлаа. Салон нас гоё том байна. Энэ хойдолд нь байгаа дэлгэц бас маш гоё байна. Голдоо том дэлгэцтэй болсон. Танк 500-ийн Z бас яг адилхан хойноос том дэлгэцтэй болцсон. За тэгэхэд нэг иймэрхүү л байна да. 200 км батарейгаар явна гэдэг нь бас айгүй их таалагдж байна. Хүчин даа болтцсон бас таалагдж байна. Тэгсэн ер нь off-road, luxury, тансаг бүх төрлийн явдал нь бас байна. Nice. Сайхан унж явж тест хийж байгаад ирлээ дээ. За янз юм байна. Танк 400 хай 4Z байлаа. За тэгээ хойнуурдаа диплок, машин байх хэвээр бүх юм байна. Дээрээс нэмээд автомат жолоодлого, шөнийн камер гэдэг ерөөсөө эдгээр зүйлүүд нь бүгд тултал хөгжижээ энэ машины хувьд. Одоо ингээ харж байгаа нь таад урдуур гарч байгаа. За эндээсээ мэдээж шөнийн камера гарах уу, юу гарах уу гэдэг бүх зүйлүүдээ ингээ харуулж байна. За бууга тойроод нэг хальт харуулчих. Мэдрэмж нь бол бас солиотой байлаа. Ямар санд одоо машина зараад дараагийн ийм гоё загварыг авах уу байв гэж бодлоо шүү дээ. За өнгө мөнгө нь бол бас солиотой байна өө. Ягаан dark өнгөтэй, ягаан өнгөтэй. За тэгээ энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн влогоор бас дахиад өөр гоё машин харуулнаа. За. Танк 400 хай 4Z 864 HP морины хүчтэй 1195 торкоор мушгинаа. Солиотой машин байлаа. Арын дэлгэц мэлгэц бол бас л яа игээд байгаа юм бэ те. За тоног моног бол бас тулцсан юм байна уу. Янз.